Бүгд найрамдах Хятад ард улсын Хубэймужийн Уухан хотод дүүжин метрог 2 жил барьж 2023 оны 9-р сард ашиглалтанд оруулжээ. Тус метроны зам нь дээрээ байрладаг тул дүүжин метро гэж нэрлээд байна. 39 суудалтай зогсож явах зорчигчийн нийт тоо нь 200 орчим, 6 зогсоолтой 24 метрийн урттай, 2.25 метрийн өргөн бөгөөд 60 км/цагийн хурдаар 10.5 км замыг жолоочгүй автомат удирдлагаар туулдаг зорчигчийн кабины шал нь орчноо нэвт харахад зориулогдсон шилээр хийгдсэн дүүжин метро юм. Метрог хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад дотоодын аялагчдад хотын өнгө үзэмж, сонин сайхныг харуулах зорилгоор жуулчдын хэрэгцээнд зориулан бүтээсэн бөгөөд энэ нь Хятад улсын хэмжээнд хамгийн анхных гэдгийг онцолж байлаа. Дүүжин метрон цас бороотой үед хэвийн гормоор ажиллах бөгөөд салхины хурдыг нэмэгдэх үед автомат мэдрэгч нь ажиллаж метро өөрөө хурдаа багасгадаг бол 20 м/с дээш хурдаар салхилах үед зогсдог байна. Метроны зогсоолуудын дизайныг шийдэхдээ эртний Хятадын барилгын уламжлалт хийцийг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан бүтээжээ.